нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн бацгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс COVID-19 цар тахлын үед одоо ахуйн хог хаягдлын асуудлын талаар та бүхэнд зөвлөмж хүргэж байна. Энэ зөвлөмжийн гол агуулга нөх юм бол ковидын үеийн хог хаягдлын менежментийн олон улсын судалгааны тоймыг та бүхэн танилцуулна. Мөн ковидын үеийн цар тахлын халдвартай холбоотойгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолыг бас та бүхэнд зөвлөмж болгож танилцуулна. Үүний дараа COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хог хаягдлыг хэрхэн ангилах талаар та бүхэнд зөвлөгөө өгүүлнэ. COVID-19 үеийн хог хаягдлын менежмент олон улсын судалгааны тоймыг та бүхэнд танилцуулахад энэ COVID-19 үед бол хог хаягдлын менежментийн анхдагч тулгамдсан асуудлууд нь ерөнхийдөө бараг судлагдаагүй байгаа боловч нэг удаагийн хувийн хамгаалах хэрэгсэл олшрох тусам вирус тархах эрсдлийг бий болгож байгааг бол судлаачид нотолсон байгаамаа. Хайж байгаа энэ бохирдсон хувийн хамгаалах хэрэгсэл нь хог хаягдал болж хүрээлэн буй орчныг бохирдуулах, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах өндөр магадлалтай байгааг бол судлаачид байнга анхааруулж байгаа. Жишээлх юм бол энэ Нигер болон Гайна улсад хог хаягдлын талаар судалгаа хийхэд энэ COVID-19 цар тахлын үед бол энэ судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь нь бол хог хаягдлаа ойролцоох хогийн цэгт бол аваачиж хайдаг, эсвэл гол мөрөнд хайдаг, нэг бол шатаадаг, эсвэл асах гэх мэт ийм байдлаар хог хаягдлыг бол устгадаг байна. Мөн үүнтэй адил Гайна улсын судалгаанд оролцогчдын мөн 70 гаруй хувь нь бол цар тахлын нөлөөг үл харгалзан хог хаягдлаа ойролцоох хогийн цэвгүүдэд хайдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Мөн энэ судалгаанд оролцогчдын 20 орчим хувь нь хог хаягдлаа ер нь бол шатаачдаг. Гэтэл 4 орчим хувь нь болохоор яг энэ хог хаягдлын үед цар тахлын үед гарсан хог хаягдлыг цуглуулагч эртэл хадгалах юм уу урт хугацааны системийг ингэж ашигладаг байна. Гэтэл 3.7% нь болохоор бусад ямар нэгэн хэлбэрээр энэ цар тахлын үед гарсан хог хаягдлыг бол зөвшөөрөлгүй устгах аргыг хэрэглэдэг болохыг энэ олон улсад бол судалж тогтоосон байна. Ер нь бол эдгээр судалгаа нь хог хаягдлыг зайлуулах менежментийн буруу үйл ажиллагааны улмаас айл өрхүүд COVID-19-ийн халдвар авах магадлал өндөр байгааг бол харуулж байна. Мөн цар тахлын улмаас эдгээр төрлийн ахуйн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь хог хаягдлын менежментийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулна, эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай болохыг бол нотолж байгаа юм. Мөн Дэлхийн банкны 2019 онд хийсэн судалгаагаар хөгжиж буй орнуудад ялангуяа түрүүнд дурдсан энэ Нигер юм уу Гайна улсад хатуу хог хаягдлыг ялгалгүй ил задгаа хаях нь дахин боловсруулах боломжтой давхирыг хогийн цэгээс хайдаг хог хаяг ухагчдыг татдаг ийм газар болдог гэдгийг онцолж тэмдэглэсэн байгаа. Ийм хог хаягдал нь хүн, мал, амьтны COVID-19-ийн халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлэх хандлагатай байгааг судлаачид мөн онцлон анхааруулж байгаамаа. Хог хаягдлыг зэгцлэхгүй байх, олон улсын нийтийн газарт хяналтгүйгээр хаях, мөн хогийн цэгээр малт тэнүүчлэх зэрэг нь хөгжиж буй орнуудын хувьд бол вирусын тархалтыг өдөөх хамгийн гол шалтгаан болж байна. Ялангуяа ковидын халдварын тохиолдол ихсэх тутам хог хаягдлын бохирдол нэмэгдэх хүрээлэн буй орчин бохирдох зэрэг нь хоорондоо шууд хамааралтай. Манай Монгол улсад 2020 оноос эхлэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хэм бол яг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоол нь бол энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах
устгах, булшлах ийм журмыг бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 сарын 20-ны өдрийн 32-ийн 3 дугаар ийм тогтоолоор л баталсан. Энд хамгийн гол юм нэх юм бол хог хаягдлыг хэрхэн ангилах талаар ялангуяа орон сууцны айл өрх аж ахуйн нэгж байгууллагын хувьд хог хаягдлыг бол дор хаяж ирнийн 3 янзаар ангилах хэрэгтэй. Нэгдүгüүрт нь бол дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу энэ нь хуванцар, шил, цаас, төмөр гэх мэт хогийг бол тусад нь ангилан ялгах, мөн дахин боловсруулах боломжгүй бусад хог хаягдлыг бол тусад нь ингэж ангилан ялгах. Үүнээс гадна 3 дугаарт нь бол хүнсний хог хаягдлыг ялангуяа жимс ногооны хальс, хоолны үлдэгдэл зэргийг бол тусад нь ингэж ангилан ялгахыг бол журамлаж өгсөн байдаг. Үүнээс гадна гэр хорооны айл өрх аж ахуй нэгж байгууллагад бас хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах талаар энэ журамд тусгасан байгаа. Гэтэл гэр хорооллын айл өрх аж ахуй нэгж байгууллага бол орон сууцны айл өрх аж ахуй нэгжээс ялгаатай юм гэх юм бол хог хаягдлыг бол 4 янзаар ангилан ялгах талаар энэ журамд тусгасан байгаа. Дөрөвт хувилбар нөх юм бол гэр хорооллын айлаас ялангуяа үнс буюу шаарга маш ихээр ялгардаг. Гэтэл энэ COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хог хаягдлыг ангилах шаардлага ямар учиртай юм бэ? Яагаад ийм шаардлагатай юм бэ гэх юм бол энэ хог хаягдлыг ангилан ялгаснараа хамгийн нэгдүгüүрт бид бол эрүүл мэндэ хамгаалж халдвараас сэргийлэх бүрэн боломжтой. Мөн байгаль орчныг бохирдохоос сэргийлнэ. Үүнээс гадна ус хөрс агаарын бохирдлыг бол бууруулахад чухал ач холбогдолтой. Үүнээс гадна байгалийн нөөц баялагийг бол хэмнэх боломжтой. Түүнчлэн хог хаягдлыг бүтээгдэхүүн болгож дахин ашиглаж болно. Үүнээс гадна хамгийн чухал нэг зүйл гэх юм бол хог хаягдлыг ангилан ялгах нь бол эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлдэг. Энэ хог хаягдлыг ангилан ялгах журамд бол хог хаягдлыг 7 төрлийн хогийн савнд ангилан ялгах талаар бас мөн тусгаал нь заасан байдаг. Жишээлх юм бол хүнсний хог хаягдлыг мөн дахин боловсруулах боломжгүй бусад хог хаягдал, үүнээс гадна хуванцар, гялгар уут, хөнгөн цагаан, лааз, металл хаягдал зэрэг ингээд хог хаягдал тус бүрийг нь энэ зурган дээр заасан өнгөөр ялгсан ийм савнд бол хийхийг хог хаягдлыг ангилан ялгах журамд бол зааж өгсөн байгаа. Ялангуяа хүнсний хаягдлыг бол хүрэн өнгийн хогийн савнд хийх дахин боловсруулах боломжгүй бусад хог хаягдал гэдэг маань шавар идэл, хувцас, тойл, хүнсний скотч ч юм уу, төгждөг гялгар уут, жих гэх мэтийн ийм дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг бол хар өнгийн савнд ялгаж хийх. Харин хуванцар хог хаягдал юм уу, гялгар уутыг бол ногоон өнгийн хогийн савнд нь бас ялгаж хийх. Гэтэл хөнгөн цагаан ийм лааз, металл хаягдлыг бол улаан өнгийн хогийн савнд хийх, шилийг бол цагаан өнгийн хогийн савнд хийхийг энэ хог хаягдлыг ангилах журамд бол зааж өгсөн байгаа. Харин ахуйн аюултай хог хаягдал болох аризолын ийм лааз, жижиг хуруу, батарей, зай, цэвэрлэгч бодисны савс тавилга өнгөлөгч ч юм уу, тавилгын буддаг будаг, мөн зүү, тариур зэрэг ийм үүнээс гадна өдөр тутмын хэрэглээний ийм хумсны будаг, хийм, баллон зэрэг ийм ахуйн аюултай хог хаягдлыг бол шар өнгийн хогийн савнд ангилан ялгахыг бол энэ журамд зааж өгсөн байгаа. Харин цэнхэр өнгийн хогийн савнд бол цаасыг ангилан ялгахыг журамд зааж өгсөн байгаа. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд бол энэ хог хаягдлыг ингэж ангилан ялгаж хэвшигнэ бидэнд бол маш их чухал холбогдолтой байгаамаа. Үүнээс гадна ер нь дахин боловсруулах боломжгүй энгийн ийм хог хаягдал гэх юм бол цар тахлын үед бол бидний хэрэгжилж байгаа нэг удаагийн маск байна, мөн ариун цэврийн цааснууд байна, мөн нэг удаагийн юм уу эсвэл эрзэний бэлгэнүүд байна. Эдгээрийг бол дахин боловсруулах боломжгүй учраас бид энэ хог хаягдлуудыг бол энэ цар тахлын үед бол энгийн хогийн савнд хийж тусгааланд тээвэрлэж тусгай төвлөрсөн хогийн цэг дээр очиж туршлахад хог хаягдлын хэмжээг бол бид нар ийм байдлаар багасгах боломжтой. Гэтэл ариун цэврийн цаас, салфеткны гаднах
цаасан хайрцагч юм уу, ариун цэврийн одоо цаасны гол мөн хуванцар савнуудыг болвол яах аргагүй бид нар одоо дахин боловсруулах ийм хогийн савнд бол хийж хэвших хэрэгтэй байгаа. Энэ бол ер нь олон улсад одоогоор бас баримталж байгаа ийм одоо журам байгаамаа. Ингээд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж хог хаягдлаа ангилж сурцгаахыг иргэдэд уриалж байна. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв